Хэрвээ та бусад хүмүүс юу гэж бодох бол гэдэг бодлогыг тоохгүй амьдралаа гэж төсөөлөлт. Тэгвэл юу хийсэн бол? Энэ асуулт өөрөө хүртэл хэцүү сонсогдож байгааз. Яагаад гэвэл ямар нэгэн зүйл хийхээс өмнө хүмүүс юу гэж бодох болоо гэдэг бодол бидний дадал болсон байдаг. Миний ч гэсэн дадал болсон байдаг. Бараг бүх хүний шахав. Тэгэхээр өдөр тутмын нэг юм жижигхэн үйлдэлүүд нь хүртэл нөхдүүдийн хандлагыг бодож сонголтоо хийдэг. Өглөө ослоо өмсмөр байсан ч гэсэн ажлынх нь юу гэх болтоо. Тэгээд нөгөө энгийн хувцас өмсөх гарчна. Харахад жижиг, тэгтээ дотроо тогтцсон юм аяг. Тогтцсон одоо дадал гэх юм уу. Би энэ ажлыг хиймээр байна л да. Тэгтээ манай гэрийнхэн дэмжих болов яах бол гэж боддог. Энэ бол бусдад таарах гэж өөрийгөө дардаг зан. Гэхдээ бодоод үз. Хэрвээ чи бусдын бодлоос айхгүй амьдраад эхлэвэл юу болох вэ гэж. Тэгэлээ үзье л та. Илүү хийх хийж чад. Өөртөө илүү хангалуун болно. Тайван санагдана. Магадгүй жинхнээсээ өөрийнхөөрөө байх төр боломж чинь нэмэгдэнэ. Бусад хүмүүсийн таалд нийцүүлэхээ багасгах тусам зориг ороод хөдөлгөөнтэй болоод өөрийнхөөрөө болно. Яагаад гэвэл тэр үед бусад хүмүүсийн хүлээлтээр биш үнэт зүйлээр амьдарч эхэлнэ.